Сүнстэй нөхцөн бүсгүй амиа хорлож гэр бүлээ аварчээ. Дэндвийн охин Тунгалаг 10 дугаар ангид орох жилээ биеийнхаа нүсгэлэн болж эм хүний үсгэлэн бүрдэж буйг хэн хүнгүй л анзаарч байлаа. Түүнийг үеийнхэн хөвгүүд эргүүлдэхээс гадна бүр ихнэр хүүхэдтэй ирчүүд ч хоргоох нь хэвийн үзэгдэл болжээ. Гагцхүү энэ бүхнийг охины зөв хүмүүжил Чамбай зан л аварч байв. Тэрээр 10 дугаар анги төгсдөг жилээ Зэргэлдэх ангийнхаа Төвшин гэдэг хүүтэй ойртон дотносоор хайр сэтгэлтэй болж үерхэх болжээ. Энэ үеэр гинэтхэн Дэчин гэдэг өвөрмөц нэртэй 50 орчим насны хүйтэн царайтай эр гарч гэржээ. Дэчин охиныг анх харж хадал сэтгэл алдарсан бөгөөд араас нь сэмхэн дагсаар гэр орныг нь мэдэж авсныг Тунгалаг мэдсэнгүй. Хэд хоногийн дараа хойноос нь нэгэн хүн сэмхэн дагаад байгааг гадарлаж гэртээ харгүйхээр орж иржээ. Ингээд энэ тухай аав ах нартаа хэлснээр нөгөө дул нь гарсан юм бах. Гэтэл хашааны үүднээс нэгэн өвгчөөрөөр яаран сандран зүхтаж байгааг хараад очжээ. Үрчгэр хар царайтай мөнөөхөн ир "Та нар яах гээд байна?" Гэхдээ нь "Чи жаахан хүүхэд айлгаад байхдаа яадаг юм?" гэжээ. Гэтэл мөнөөхөн ир нэг муухай харснаа. "Айлгаагүй" гэж хэлчихэд санд минь зүхтаж одсон байна. Үүнээс хойш тэр охиныг салалгүй дагах болжээ. Энэ бүхнээс болоод Тунгалаг сэтгэл санааны дарамтанд орж эсэлтийнхээ шалгалтанд чойлогтой бэлдэж чадсангүй. Ингээд сургууль соёлжгүй хоцорчээ. Наадмын өмнөхөн тэрээр үерхдэг хөвгүн Төвшинтэйгээ явж байхад нь Дэчин химээх тэрээр харж хаад сэмхэн дагсныг нь хинч мэдсэнгүй. Төвшин түүнийг гэрт нь оруулж өгчхөөд эрэхтэл нэгэн ир барьж аваад учир зүггүй нүдэж эхэлжээ. Гутлынхаа түрүүнээс худах суглан дайрах үед нь азар хүмүүс таарлцсанаар амин аврагдаж гэмт итгээд сэргийлэхэд хүргэжээ. Сэргийлэхэд очсон хойно нь Дэчин химээгчийн түүх намтар нь тодорхой болсон аж. Дэчин нь ардын хувьсгал ялсны дараахан гандан иргсэн хажид гихч ганц бие эмэгтэй бодож хүй болж төржээ. Хажид нь өөрийнх нь гэр оронгийн улмаас гандан эргэж гуйлгагүйн эзэнгүй сарвчанд хоног төрүүлдэг нэгэн байлаа. Тэрээр хүүгээч мөн адил энэ замаар л өсөжээ. Хүмүүс Дэчин хүүгийн эцгийг хоорондоо тааварлаж янз бүрээр л ярьдаг байлаа. Харин пүүсний зарц ядуу луухаануудын нэгний хүү байх гэсэн таавар нь үнэн сүрхий ойртсон байх магадлалтай. Үнэхээр ч бүлтгэрнүүд орсгой шаршууд, сайргар хөл, жижигхэн дэлдэн чих тэргүүт нь цэвэр монгол хүн биш гэдгийг нь илтгэдэг. За энэ ч яах вэ? Түүнийг төрүүлсэн ихэн ч чухам хинээс олсноо мэдэхгүй байсан болохоор бид юугаа мэдэх вэ? Ийхүү хажид хүүтэйгээ золтой л хөлдөөд өгчихгүй тэнэж явахт нь бошхыг халах залуучуудын эвлэлийнхэн тэр үедээ хүчээ авч байсан хамтрал комонд оруулж баячуудаас хураагдсан хөрөнгөн дээр туйлуулжээ. Хамтрал комон буруудаж тарсны дараагаар хажидын биеийнхаа хувцас хунар царай зүс нь овоод ишилсэн учраас Өмөд Баатар гэдэг хочтой өвгөн луухантай ханилжээ. Энэ лууханыг Дэчингийн эцэг гэсэн яриа гарч байсан. Луухаан ч Дэчнийг гадуур тэнэлсэнгүй ажил төрөлд борив бохис хийлгүүгээр дарсаар овоо ажлын дүртэй болгожээ. Гэвч Дэчин энэ хэрээр нийгмээс таслагдж дэндүү зожиг нэгэн болж хувирсан байв. Тэр насанд хүрч 90 цент хүрсэн хойноч ихнэр авах нь бүхэл гэрээсээ холдож үдсэнгүй. Удаачгүй ээж нь учир битүүлэг шалтгаанаар нас барсан бөгөөд Өмөд Баатар луухаан залуу ихнэр авсан учраас Дэчин хайхрах хүнгүй болж зарц барлаг нь болж хувиржээ. Хэдэн жилийн дараа луухаан нас барж хорвоо ертөнц хөмрөгшгөл болж учир нь луухаан үхэхдээ хятад заншлаар бүх алт мөнгөө аваад явсан байлаа. Залуу ихнэр нь Дэчингээр сар шахан мөнгө хайлгаад олж дөнгөсөнгүй. Ингээд хашаа байшингаас өөр ямар ч хэд хогшилгүй үлджээ. Хөгшин хятадтай нийлж байсан авгайг тоож ханилах монгол хүн мэдээж хэрэг олцсонгүй. Ингээд харангатж өгөхгүй тулд усны гудамжны өвгөн хужаанарт 5-3хан төгрөгөөр бие үнэлэх болов.
Харин Дичин өвгөн лууханаас ногоо тарих хоол хийхээс эхлээд баггүй зүйлд суралцсан байлаа. Ингээд л Эрим хоёр цугтаа аж төрөх болов. Халуун ханзан дээр өдөр шөнөгүй өвгөн хужаанараар танхилуулж байдаг эмэгтэй энэ сацууд Дичингч гэсэн өрн тачаангүй ертөнцөд дуудаж ингэр зөрүүлэх эрдэм сургаж байлаа. Энэ нь гадаад ертөнцөөс таслагдсан Дичинд шал буруу ойлголт төрүүлж орхижээ. Учир нь Дичин эмэгтэй хүн гэдэг хүнд чамаагүй идэлүүлж байдаг мал алдгуус мэтээр ойлгосон байлаа. Түүнээс бус хайр сэтгэл хайн амраг гэдэг ухагт хүн түүнд суусангүй. Хужаан нарын зав чөлөөгөөр Дичин дуур тачаалаа хангана. Ийм маягаар өдөр хоног харавсан сум шиг өнгөрч 1970-аад он болоход мөнөөхөн авгаа өвхөж Дичин ганцаараа хоцорчээ. Нэгэн тойрон цагаар ганцаараа сэмхэн гитэж явах болжээ. Ингэж яваад тэр тунгалгыг харсан юм бах. Орчлон хорвоод эмэгтэй хүний гоо сайхан гэж байдаг. Түүнд хайр сэтгэлээ өгч хамтдаа аж төрдөг хүний нийгмийн хууль цаанаас нь хадгасаар манер тунгалагт сэтгэл алдуурч орхисон явж. Гэвч бүргээр дорой өссөн хийгээд 50 хүрсэн хөгшин настайхаа улмаас халдаж зүрхлэлгүй холоос дагаж явах болжээ. Тэгээд ч Дичин тунгалгыг харахаараа хачин ихээр тачааддаг байж. Урд өмнө лууханы бэлэвсэн ихнэртэй ямар ч утга учиргүйгээр секстдэг байсан нь хөдлөж бас чиг эгзгэн таарвал бариад авах санаатай байсан бололтой. Гэвч гай газар доороос гихчээр нэгэн банд гараад ирэв. Хэд хэдэн удаа тунгалагтай хөтлөлцөн явж хаяа нэг хацар дээрээс нь шов хийтэл үнсэх залууг хараад хардлага гэдэг адгуусны чанар нь сэргэж уур нь хурч уушгин сагсааж байжээ. Тэгээд бие барьж дийлэлгүйгээр гимзэмгүй хүүг хороох гэж байгаад баривчлагдсан нь тэр байлаа. Шүүх хурлаас түүнд 8 жилийн хорих ялгааноос нор торны цаан суужээ. Ингээд хайртай хосуудч гэрлэн сууж үр хүүхэдтэй болоод байлаа. Энэ үеэр шоронд 6 жил ял эдэлчихсэн Дичин 60 гарчсан суллагдж байлаа. Шоронгийн хүнд хүчээр ажилд нухлагдж эрүүл мэнд нь муудсан тэрбээр хизээмүдгүй амьд тавихад бэлэн үлгэн салган амьтан суллагдж гин. 6 жил болоод ирэхэд мөнөөхөн хашаа байшин нь уул мөргүй алга болж барилга байшин баригдсан байв. Харамсалтай нь шоронд өнгөрүүлсэн 6 жилийн хугацаанд тэрбээр тунгалгыг марталгүйгээр үл барам ганцхан түүнийг бодолж шаналсаар сэтгцийн өвчтэй болсон байв. Тунгалаг нэгэн өглөө босоод гэрээсээ гарах гэтэл хаалган дээр нь нэг юм тэглээд байжээ. Ингээд нөхрөөс ирээж хамтдаа түлхсээр гартал нэгэн өвгөн ухаан алдаад унчихсан байв. Царай зүсэн нэг л харсан юм шиг санагдсан бөгөөд сандарч мэгдсэн Эрим хоёр аргаа бараад гэртээ оруулжээ. Оруулсан хойноо жухам хэн болохыг нь мэдээд шоконд орсон гэдэг. Мөнөөхөн Дичин гихч өвгөн байхыг мэдээд гаргах гэтэл би чамтай хамт эндээс явмааргүй байна гэж хэлээд амьсгал хураажээ. Ингээд л сэргийлэх дуудан бууин болжээ. Хаа очиж Дичин гадны нөлөөгүйгээр нас барсныг тогтоосноор төвшин тунгалаг хоёр хүн амны хэрэгт холбогдсонгүй. Үүнээс болоод энэ гэр бүл мэдээж хэрэг ихээхэн зочирдолд орсон нь ойлгомжтой. Тунгалаг лам харааргүйж ном энтер уншуулна гэсэн авч намын гишүүн эцэгтэй төвшин түүнийг ёр хэрэгсэж үтсэнгүй. Энэ үхлээс хойш сэтгэл санаагаар унаж зочирдсон тунгалаг овоо тавьширч байлаа. Гэвч яг үхэл гарсны 49 дахь хоногийн шөнө нэгэн аимшигтай явдал болжээ. Тэр шөнө төвшин ажиллаар хөдөө явсан байжээ. Шөнө дунд салхи сэвэлзэж сэрүү татах шиг болохоор нь тунгалаг сэрлээ. Салхивч нь аль хэдийн онгоочхоод савлаж байхаж тэрээр бос салхивчаа хаачхаад түгжих гэтэл өрөөнд нь хин нэгэн ороод ирсэн юм шиг санагдлаа. Хойноос нь сэрүү татах шиг болтол мөнөөх үхэж далд орсон Дичин зогсож байх нь тэр. Айхта зүрхэн зогсчих шахсан тунгалаг дуугарч чадалгүй өөрийн мэдэлгүй хөлн сулраад сөхөрчих шахжээ. Айж дагдсаар тэр сөхрөн унлаа. Гэтэл мөнөөхөн Дичин түүн рүү ойртон ирлээ. Түүний зүгээс ёр бусын сэрүү татах бөгөөд үс сахал нь ургаж гээдс нь ёр бусын цүрдийсэн агаад цаас мэт цав цагаан царайтай байхаж. Дичингийн сүнс гараа сунгаж биед нь хүрлээ. Гэвч ямар ч мэдрэмж төрөөгүй нь биегүй хоосон болохыг бүр түүрхэн мэдэрч байлаа. Түүний гар сэрүү татуулан хевли дээгүүр нь явахыг мэдэрснээс хойш ухаан алдаж орхижээ. Өглөө нь тэрээр дэндүн болсон амьтан сэргэв.
Тэрээр шүн болж өнгөрсөн явдлыг зүүд үнэн аль нь болохыг мэдэхгүй байлаа. Ямар тач тэрээр шүн орой болно гэхээс дэндүү ихээр айж байв. Гэвч шүн болохгүй гэд чи яах вүлээ? Нөхөр нь яагаад ч юм ирсэнгүй. Орой харуу бүрий болоход тэрээр гэрлээ асаагаад хүүгээ тэрэн хэвтжээ. Гэрэл асаалттай байвал чөтгөр яаж чадахгүй гэдгийг тэр үнэхээр зөв мэдэрсэн байлаа. Яах бол гэхээс зүрх түгшин хүлээн. Яг шүн дундын үед яагаад ч юм гинэтхэн гэрэл унтрахад зүрхэн зогсчих шахжээ. Төгчөөтэй байсан салхивч гинэтхэн онгоож усны уур мэт тунарсан цагаан зүйл ороод ирэхэд нь зүрх нь шөвгөөр хатгуулсан мэт яг хийжээ. Удаачгүй мөнөөхөн зүйл Дэчингийн нүүр болон хувирлаа. Дэчингийн сүнс хягтансан хоолоогоор "Хайрт минь, нааша хүрээд ир. Хамтдаа явъя" гэж хэлээд дөхөт нь нүдэн анлаа. Хажиргалтай нүдэн ансан ч гэсэн Дэчингийн сүнс харагдахаж ойрлох гэсэн боловч хүүгээ айлгахаасаа эмээгээд уруулаа цус шүүртэл нь хазаж байлаа. Сүнс түүнд рүү улам бүр дөхөж ирэхэд нь үхтэл үр харам гихчээр хүүгээ айлгахгүй гэсэндээ хөнжлөөсөө сугарн дуулууртай наргагүй босч очжээ. Сүнс сэрүү татуулан умдаг хөхөндөө үрэн саруугаараа илхэн аж. Хаа очиж бийгүй хоосон учраас гойд мэдрэмж төрөхгүй байв. Түлхэх гэтэл хий хоосон зүйл учраас яаж чадсангүй. Дэчингийн сүнс нөгөөх л муухай хоолоогоороо "Би нөхрий чинь би чингэж чамайгаа идэлмээр байна" гэж хэлж байгаа боловч түүнд бүх зүйл падгүй мэт санагдаж байгаа ч юм шиг нэг л сонин мэдрэмж төрхөж. Нэг мэдхэд айдас хүйдэс алга болжээ. Сүнс түүний биеийн дундуур чөлөөтэй тэнүүшлэхэж өөрийг нь холын хол нэгэн ангал руу авч явчих гээд байгаа юм шиг санагдаж байтал хүүхэд нь час хийтэл уйлан сэрээжээ. Үүнтэй зэрэгцээд гэрэл ассан гайхалтай. Харин сүнс тэрд орхнол орм үргүй алга боллоо. Дөнгөж сая ухаан орсон тунгалаг хүүрүүгээ угс хийв. Азар бүхий шөнийн туршид гэрэл унтарсангүй. Маргааш өглөө нөхөр нь хөдөөнөөс ирлээ. Нөхөртөө энэ бүхнийг хэлэх гэсэн авч яагаад ч юм зүрхэлсэнгүй. Орой болох үест нөхөр нь гэрлээ унтраахаар босоход ихнэр нь "Төвшөө, гэрлээ унтраач хэрэггүй" гэхийн тэр "Яагаад тэрвэ? Би чамтайгаа унтмаар байна шүү дээ" гэж хэлэхэд нь нөхрийгөө байхад гайгүй биз гэж бодоод тунгалаг дугарсангүй. Ингээд орондоо орцголоо тунгалаг айхтаа үүлэн борооны ажил хийх дургүй байсан ч нөхөр нь шавдуулан дээр нь гарчээ. Удаачгүй нөхөр нь "Яа" гээд толгоогоо даран хажуу тийшээгээ унлаа. "Яасан бэ?" гэхэд мэдэхгүй толгой амар хатгаад ухаан санаа хачин болчихлоо гэж арайхийн хэлв. Энэ үед орныхон өмнө Дэчингийн сүнс зогсож байгааг харлаа. Үүнийг нөхөртөө хэлэх гэсээр байтал нь сүнс төвшингийн толгоор уусаад орчихов. Юу болох гэж буй гэж зүн совингороо мэдэрсэн тунгалаг орилго гэтэл дуунд гарсангүй. Саяхан л толгоогоо даран уруу харж хөвцсөн нөхөр нь улаан галзуу юм шиг хүчирхийлж эхэллээ. Тэр мөнөөхөн хятансан хоолоогоор "Би чамдаа ирлээ. Чамаасаа салахгүй" гэж хивнэх хаж. Энэ шүнжин түүнд хүчиндүүлээд өглөө болгов. Өглөө болсон хойно нөхөр нь юу ч болоогүй юм шиг. "Ёо, энэ толгой" гэд хөвтөж байлаа. Түүнд өөрийг нь шүнжин эдэлсэн тухайн ярихад "Чи битгий тоглоод байл да. Би унтчихсан шүү дээ" гэж хэлхэн тэр хэрвээ цаашдаа энэ байдал үргэлжилбэл юу ч болж болзошгүй гадарсан тунгалаг бүх болсон явдлыг нөхөртөө хэлжээ. Харамсалтай нь төвшөнд үүнд итгэсэнгүй бөгөөд чиний сэтгэл цочирдоод ийм болжээ. Эмчэд үзүүл гэх ухааны юм хэлсэн аж. Энэ бүхнээс болоод тэр шөнө нь тунгалаг гэрээсээ гарч өөрийгөө боомлж хүсэн байлаа. Гэхдээ нөхөртөө бүх зүйлийг бичиж үлдээсэн байв. "Энэ янзаараа удвал аймаар юм болж хүү та хоёр минь сүрэх юм байна. Тиймээс би явах нь зүг бах" гэсэн үг бичигдсэн байжээ. Ийм нэгэн эмгэнэлтэй явдал болсон бөгөөд үүнийг тухайн үед солиорсноосоо болсон гэдэг дүгнэлт гаргаад хаажээ.